За үйл хөдлөх үүрэг нэвтрүүлгийн шинэ дугаартаа хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Үзэгч та бүхэндээ бид бүхэн дараагийнхын газрыг танилцуулах гэж байна. За та бүхний хэдийний танил болсон хурд группийн бүтээн байгуулалт нарны хорооллын талаарх мэдээлэл хүргэх гэж байгаамаа. За яг одоо барилгын ажлыг өрнөж байгаа энэ үед та бүхэн бас байртайгаа танилцаад байраа захиалах боломж нээлттэй байна шүү. Үзэгчтэй нийт 23 давхар 732 хүрэхэд зориулагдсан энэ бүтээн байгуулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг та бүхэндээ хүргэе. Солонгос хэм маягийн хороолол агаар сайхныг шилж сүндэрлэн инх тайвны гүүрний баруун талд дунд голын хойд талд 732 айлыг өрж төхнүүлэхээр хурд групп нарны хорооллын 3 дугаар ээлжээ энэ оны 4 дугаар улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Үзэгдэх орчны байршлыг та бүхэн харж байна. За тухайлах юм бол энэ яг нарны хорооллын 3 дугаар ээлжийн 23 дугаар давхар дээр бид бүхэн гарч ирсэн байгаа. 23 дугаар давхарт гэхэд бол за эргэн тойрон хотынхоо өвдөрхийг бас бүгднгийн та бүхэн маш сайхан тайлдах боломжтой байгаа. За өөрөөр хэлэх юм бол та бүхэн баг гэрээсээ гарахдаа аль зам ачаалалтай байна зэргүүдээ хараад бас гэрээсээ гарах боломжтой. Ийм өндөрлөг бүсэд байрлаж байгаа гэдгээр онцлогтой харагдах орчин бол маш сайтай. Энэ байрыг та бүхэн хөтлөж авахыг хүсэж бол нарны хорооллыг сонирхож үзээрэй гэж хэлмээр байна. За эргэн тойрон орж гарах боломжтой хүртэл та бүхэн харж байна. За нарны гүүр харагдаж байна, инх тайвны гүүр харагдаж байна гэх мэтчлэн орж гарах боломжуудаа хараа та бүхэн бас амьдрах орчноо сонгох боломжтой юм шиг үзэгчтэй. Галт шатдаггүй чулуун хөвөнгөөр дулаалan хөнгөн цагаан бусаадтай. Энэ нь дулаан алдагдaltaгүй урсгал засваргүй галт тэсвэртэй 100 улирал тусам үргэлж шинээрээ байдаг гэд сайн чадрын технологи ашиглан байрснаа тэд онцоллоо. Манай нарны хорооллын 3 дугаар төсөл маань 2 дугаар ээлжээс юугаараа давуу талтай гэвэл зай талбай ашиглалт ихтэй, хүннүү хорооллын төсөлтэй ижилхэн бүрэн зутуул төмөр каркасын барилга байгаамаа. Давуу тал нь бол 8 баалга газар хөдлөлтөнд төсвөртэй, гадна басаад нөөд хөнгөн цагаан композит гавтнаар хийсэн байгаа. Байгалийн ямар нэгэн бороо цас нөлөөд хөнгөн гантхааргүй. Тэгээд дулаалга гэвэл гал төсвөртэй чулуун дулаалгаар хийсэн давуу талтай байгаамаа. Тэгээ гадна зам талбай хувьд болохоор дээр 320 машины зогсоолтой, доороо 310 машины зогсоолтой, ерөнхийдөө зай талбай ихтэй саруулхан байгаамаа. За энэ барилга маань ерөнхийдөө 12 сарын 10 гэхэд бүрэн ашиглалтанд ордуулснаа. Гадна басаад байж одоо ерөнхийдөө 80% явагдаж байгаа. Тэр нь 10 сарын 25 гэхэд ер нь гадна басаад ажил бүрэн дуусна. Дотор засгийн ажил бүгд 80% явж байгаа. Одоо ер нь бүгд обонд орох, хаалга бархитанд орох ер нь үлдэж байгаа. 10 сарын 15-наас дулаан аваад шууд обо юунда бархитанд орно. Ийм ажил явцтай явж байгаа. Ер нь бол бүр цаатлын хугацаа гэхэд 12 сарын 25 гэхэд бүрэн ашиглалтанд орж улсын төв төлөөлөлт өгнө. 1 сарын 1 гэхэд энэ орчин суугчтай байранд нь оруулж эхэлнэ. Одоо н халаалтын панел юу бол дандаа Герман улсаас нийлүүлж байгаа. Ер нь бол материалын чанар сертификатыг бол дандаа хурдын инженерүүд өөрсдөө хяналтаа тавиад тэр бүгдийг хийж байгаа. Манайх бол одоо яг ирсэн бараа материалыг талбай дээр чанартай хийж гүйцэтгэхийн төлөө хамтран ажиллаж байна да. Нарны хорооллын 3 дугаар ээлжийн 4995 м2-аас 7998 м2 талбай бүхий 2-3 өрөө байрнаас сонгоо аваарай. Мөн таны гэр бүл нарны хорооллын 2 дугаар ээлжийн ашиглалтанд орсон байрнуудаас ч сонгох боломжтой. Тухайлбал энэ байрны хувьд галт тогооны өрөө тусдаа 2 өрөө байр нийт 7348 м2 талбайтай. Баан ариун цэврийн өрөөг нь тусдаа шийдсэн. Цөөн хитгэн айлыг урж байгаа тул та яараарай. Түүнчлэн ашиглалтанд орсон байрнаас 3 өрөө болох 105-121 м2 талбайтай байрнаас ч сонгож болох нь. За үзэгчтэй бүхэндээ өнөөдрийнхөө дугаараар хурд группийн бүтээн байгуулалт нарны хорооллын 3 дугаар ээлжийн бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. Хэрвээ та бүхэн бас 732 хүрэхэд зориулагдсан нийт 6 блок бүхий 23 давхар энэхүү орон сууцнаас хэдэн метр квадрат талбай бүхий байр сонгох боломжтой болоо гэж бодож байгаа бол та бүхний сонголтод 50-аас 79 м квадрат талбай бүхий 2-3 өрөө байраас та бүхэн сонголтоо хийх боломжтой байгаа юм шүү. Үзэгчтэй ингээд та бүхэн бас илүү дэлгэрэнгүй мэдээлэл сонирхож байгаа бол дэлгэцний доор гарч байгаа утсаар авах боломжтой юм шиг үзэгчтэй.